За хай манайхан галзуу кино сувагтан тавта морил. За борооник олон ярихгүй шууд юм хэлээ явчи. Тэр нь аль алинд нь амар байх тийм ээ. Тэгэхээр бороо энэ удаад та нартай 2022 онд гарч байсан The Night Owl гэх энэ галзуу сонирхолтой киног ярьж өгөхөөр сонголоо. Тэгэхээр энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар амралтын хормыг чинь улам амттай болгох бүхэлдурийн буудагаар хийсэн тосонд шараагүй 100% жигэнсэн mix chips хамтран ажиллаж байна. За тэгээ та нар маань лайкаар бомбогдоод өгөөрэй. Ингээд энэ галзуу сонирхолтой киноны тайлбараа эхлүүлцгээе. За үүрээр нэг залуу нэг хүүхдийг үүрээд сандраад гүйж байгаагаар кино эхэлнэ. Дүр солигдоход нэг хараагүй залуу зүүнүүдээ бэлдэж байна. Жусан улсын шилдэг отож зүү тавих эрдмээрээ алдаршсан залууг Кюн-су гэнэ. Тэр өдрийн гэрэлд юм харж чаддаггүй ч шөнийн харанхуйд харж чаддаг өдрийн харалхан гих эмгэгтэй байж. Гэвч энийг нь мэдэхгүй хүмүүс бүгдээрээ тэрнийг сохор гэж боддог байлаа. Нэг өдөр Кюн-сугаар зүү тавиулж байсан хүмүүс ордонд ажилд орвол огцом баяжиж амьдрал дээшилдэг талаар ярьж бас хааны угсаа залгамжлах ханхүү удахгүй ирэх гэж байгааг тохиолдуулаад ордонд нэмэлт отож ажилд авахар хайж байгаа гэдгийг хэлсэнд дотроо ордонд ажиллахыг мөрөөдөж эхэлнэ. Гэтэл тэр өдөр тэдний тосхонд ордны отчийн газрын тэргүүн отож Ихюн-иг гэгч ирлээ. Тэр ордонд ажиллах отож шалгаруулахаар ирсэн нь энэ. Тиймээс тэнд газраас отож нар ирж өөрсдийнхөө ур чадварыг Хюн-игт шалгуулдаг. Тэд хаалтны цаанаас өвчтөе хүний зүрхний цохилтыг тусгай утсаар дамжуулан мэдэрч цаад хүний онцлох ёстой байлаа. Тэгсэн тэдний хинэн ч оншилж чадсангүй учраас Хюн-игийн урам нь хугарч тэндээс явхаар болдог. Тэгсэн тэрнийг явхаас өмнө Кюн-су тэрэнд онцлуулсан хүний өвчнийг хэлж өгнө. Тэр хүний хөлн доголсон учраас утсаар алсын зайнаас онцлох анханаас боломжгүй байсан л да. Тэгэхээр энэ бүх оточ нарыг буруутгах шаардлагагүй гэж бодож байна. Хюн-иг тэрнийг ихэд тоож дагуулж авчирсан хүндээ зүү тавиулаад үдсэнд тэр хүний мдээгүй хөл нь хаажмаар мэдээ орж ирлээ. Тиймээс Кюн-суг хааны ордонд аваачхаар болдог. Үүнд нь Кюн-су хагартлаа баярлна. Тосгоных нь ч тэрнийг хааны ордонд ажиллах болсонд нь баярлж үнэн чударгаар явбал үр дүнд хүрдэг юм байна гэлцэн. Кюн-су төрсөн дүү Кюн-жэтэйгээ хамт амьдардаг гэж. Гэвч Кюн-жэ хүү зүрхмүү учраас үе тэсхийн аргагүй хатгаж өвддөг байна. Тэгээд орон хоолны үеэр зүрх нь муудсанд дүүдээ зүрхний танг нь өгөх гэсэнд дуусчихсан байлаа. Тэгээд там бэлддэг газарт очиод үхэн хатан гуйж байж арайхийн тан авч дүүдээ өглөө. Маргааш өглөө Кюн-су эртэлж усаад хааны ордон руу явна. Тэрнийг ордон руу хөргөж өгч байгаа отож залуу Маншиг замдаа тэрэнд ордонд байхдаа илүү дутуу юм харахгүй сонсохгүй байхыг сануулад нэлээд болгоомжтой байхыг анхааруулна. Бас ордны дотоод хэсэгт орсон бол нэг ч үг дуурахгүй байх ёстой гэж хатуу сануулдаг. Тэгээд тэрнийг ордны дотоод хэсэгт байх отчийн газарт дагуулж ирээд нэг газарт суулгаж солих хувцас авчирхаар явлаа. Харин Кюн-су сууж байхдаа тэнд болж байгаа үйл явдлуудыг сонсож нэгнгүй харсан юм шиг төсөөлнө. Удалгүй Кюн-су отчийн хувцас өмсөж тэнд хүлээж суулаа. Гэтэл нэг жижиг савтаа зүйл өнхөрсөнд Кюн-су санамсаргүй барай зогсчүйтэл нэг отчийн хувцастай отч нарын ахлах бололд залуу хүү ирж миний хоронд зөвшөөрлөхөө хүрлээ гэж уурлаад булаагаад авсанд Кюн-суг дагуулж ирсэн отч Маншиг тэрнийг өмөрнө. Тэгээд Кюн-суг суулгаж хоол өгөөд ордны дотоод дүрм журм хатуу хэрэгм зэргийн ялгаа чухал гэдгийг хэлдэг. Тэр шин Кюн-су нөгөө оточтой хамт шүнийн ээлжинд гарсанд цаадхан нойрмоглоод унтахаар явлаа. Тэгээд явхаас өмнө бүх гэрлүүдийг унтраасанд тэр хэсэгт түнэр харанхуй болно. Ингээд ямар ч гэрэл байхгүй болохтой зэрэгцээд Кюн-су бүгдийг харж эхэлнэ. Тиймээс ээж тийшээ явж тэнд байгаа бүх зүйлстэй танилцдаг. Эннээс хойш Кюн-су ордны амьдралтай багаар танилцсанаа. Тэгээд ордны амьдралтай танилцж дасах хэрээр одооч нарын ажилд багаар тус болж эхэлдэг. Тэр өдрийн цагаар хараагүй хүний ёсоор хэр тарвхан ажилдаг байсан бол бүгд унтаж түнэр харанхуй болоход отчийн газраар нааш цааш явж хүссэн юм тангаа найруулж үндсэн ажлаа амжуулна. Бас зав гарвал дүүдээ цагтл бичиж тангаа сайн угаад эрүүл сарвал хүлээж байхыг сануулдаг байлаа. Дүү минь хэрвээ чи сайн сууж байвал ах нь очиод чамд амттан авч өгнө шүү.
Нэгээрээ хамт сууж байхдаа маншиг отож тэрэнд хааны угсаа залгамжлах хан хүү 8 жил чин улсад барьцаанд байж угаад удахгүй ирэх гэж байгаа талаар хэллээ. Бас хааны хатан болоод хан хүүгийн өвчний түүхийн талаар мэдэх зүйлээ ярьж идэл гэнт ордны хатан ирээд Суён хатны гэдэс өвдсөн учраас отож дуудулж байгааг хэлдэг. Ингээд отчийн газрын дарга түшмэл Хюнийг Кёнсог дагуулад Суён их хатан дээр очино. Тэгээд туслах хатан Кёнсог сугдаад дотогш оруулахад Кёнсо Суён их хатанд зөв тавихаар болно. Анх удаа хааны гэр бүлийнхэн дэмжлэгээ хийж үзэх гэж байгаа учраас их сандарч байлаа. Тэгээ зоргоо чангалж угаад хатны гэдсэнд зөв тавина. Удалгүй хатны гэдэс өвдөхөө болсонд санаа намарсан Кёнсо гадагшаа гараад гүнзгий амьсгаа авлаа. Гэтэл энэ хоёр залуу хан хүү гадаа гарчихсан өмдөө сэгсрээ зогсож байгаа харагдсанд Кёнсо сандардаг. Тэгэд хараагүй царайлаа зогсчүүдэл хан хүүгийн сэгсэрсэн хувцаснаас тасарсан товч нь өнхрөөд ирсэнд дээр нь гიშгэд анзаараагүй юм шиг зогссонд тэрнийг харсан хан хүү өөрийнхэн талаар юу ч хэлэхгүй байхыг анхааруулад нуугдчихлаа. Тэгэд хан хүү хайж ирсэн ахайднуудыг явсны дараа хан хүү ирээд тэрнээс хизээнээс хараагүй болсныг нь асуужгаад яваад өгнө. Залуу хан хүү бол удахгүй ирэх гэж байгаа угсаа залгамжлагч хан хүүгийн том хүү Сүгчол байлаа. Хэд хоногийн дараа хотод их хүл үмэн болж 8 жил чингүрний барьцаанд байсан угсаа залгамжлах хан хүү эргэж ирлээ. Угсаа залгамжлах хан хүүгийн бие сайнгүй байгаа нь илэрхий. Хан хүүг эргэж ирж байгаатай холбогдуулаад хааны ордонд ч хөл хөдөлгөөн болж байна. Удаан уулзаагүй аавтайгаа уулзна гэж баярлсан Сүгчол хан хүү отчийн газраас эм залаад отч нараа дагуулж ордны гадаа гарч ирсэн ч тэнд хинч байхгүй байсанд гайхлаа. Тэгэд хааны өргөө буюу өвөөгийнхөө өргөөнд яраад иртэл их хатан Суён хүүгээ дагуулж гарч ирээд хааны бие чилэр хүү байна гэд Сүгчол хан хүүг хааны өргөө рүү оруулсангүй. Энэ хоёр хааны тэргүүн сайд ирж хааны эрүүл мэндийг өөрөө шалгаж үзэх хүсэлтэйгээ хэлдэг. Тэгэд Сүгчол хан хүүтэй хамт ирсэн отч нарыг дагуулад орох гэсэн ч Суён их хатан оруулсангүй. Энэ бол хааны өргөө. Та нар зөвшөөрөлгүй нааша нэг л алхах юм бол толгой өгч навна. Сайд та зөвлөлийн танхимдах ажилда анхаарна. Тэгсэн сайд нар бүгд гадуур хувцсаа тайллаа. Хэрвээ эзэн хааныхаа эрүүл мэндийг ч нэгтлэх хэрэггүй бол бид бүгд ажиллаа өгөхөд бэлэн байна. Энэ хоёр дотроос ахлах тайхан гарч ирээд тэрнийг дотогш орохыг зөвшөөрлөө. Сайд дотогш орж угсаа залгамжлах хан хүү болон чингүрний төлөөлөгчд ирсэн учраас очиж угтаж авахыг хүссэнд хаан хариу өгсөнгүй. Чингүрэн өдгөө бүх дэлхийг захирч байгаа билээ. Тэгвэл угсаа залгамжлах хан хүү Чингүрний ивэлэг хүртээд ирсэн нь баярлах шалтгаан биш гэж юу? Гэтэл удалгүй угсаа залгамжлах хан хүү хатныхаа хамт хааны өргөөний үүдэн дээр ирлээ. Тэдний ирсэнд залуу хан хүү Сүгчол угтаад очсонд ээж нь тэрнийг тэрвэрж авна. Угсаа залгамжлах хан хүү олон жилийн дараа хүүтэйгээ уулзсандаа баярлна. Угсаа залгамжлах хан хүү эхнэрийнхээ хамт Чингүрэнд барьцаанд амьдрахаар 8 жилийн өмнө явхдаа бага насны хүү Сүгчолоо орхиод явсан нь тэр байж. Заавалгүй сайд нар гарч ирээд их хан хүүтэй мэдчилсэн дараас нь эзэн хаан бараа бологчтой дагуулсаар ирлээ. Чи сайн байлаа хүү минь. Энэ хоёр Чингүрний элчнэр хааны ордны хашаанд морьтойгоо орж ирлээ. Араас нь эзэн хаан мориглон ирлээ гэж зарлсанд хааны ордонд Чингүрний хааны дээлийг эвхэж тавьсан тэрэг орж ирсэнд тэнд байсан бүгдээрээ өвдөгсөгдцгөн. Ингээд Чингүрний элч Чингүрний хааны дээлийг Жусан улсын хааны синти дээр залаад хааныхаа илгээсэн загтлыг уншихаар болно. Тэгээд угсаа залгамжлах хан хүүг загтлыг орчуулж өгөхийг хүссэнд хан хүү ихэндээ татгалздаг. Наад зэрлэгч нь юу гэдэг юм? Намайг загтлыг орчуул гинэ. Танай хаан юу гэсэн бэ? Алив хэлэдэх. Энд би ингэж үл хүндлэгдэх гэж ирээгүй. Би ингэж явъя да. Тэрний гарч явхад хан хүү босч загтлыг орчуулж өгье гэсэнд цаадах нь буцаж ирлээ. Би 8 жилийн өмнө Намхан Сансон дэх тулааны үеэр чамайг надад хэрхэн төвөг удсныг тодхон санаж байна. Үүний чин төлөө чамайг хаан ширээнээс чин зайлуулвас зохилтой боловч хүүгийн чин гуйсан ёсоор чамд өгөөмөр хандахаар шийдэв. Энэ хоёр хан хүүгийн хатан чин улсаас авчирсан зүйлсээ буулгаж авчирсан эмийн ургамлуудаа одчийн газарт хүлээлгэж өгч байлаа. Чингүрний элчийг явсны дараа тэргүүн сайд хан хүүтэй уулзна. Угсаа залгамжлах хан хүүг Сүгхёнгийн 8. Минь гүрэн мөхөн
Чин гүрэн дэлхийн шинэ эзэд боллоо. Тиймээс бид энэ өөрчлөлтийг зөвөр мэдэрч яран хариу үйлдэл хийх хэрэгтэй байна. Энэ өөрчлөлтөд бид дасан зохицохгүй бол жусан гүрэн мөхөх болно. Тиймээс жусан гүрний төлөө төрийн жолоог гарт авна. Та намайг хаан эцгээ түлхэн унгаа гэж байгаа мó? Үгүй ээ. Таныг бэлтгэлтэй байгаарай л гэх гэсэн юм. Гэвч ханхүү сайдын энэ саналыг хүлээж авсангүй. Тиймээс тэргүүн сайд босод сайдуудтайгаа уулзаж өөр арга зам олохоор тохирно. Дараа нь Сүхян ханхүү хаан автайгаа уулзаж чин гүрнээс авчирсан дэлхийн бөмбөрцгийг харуулж дэлхийн худалдааны нөхцөл байдлын талаар ярьж өгсөн ч хаан эцэг нь ойшоосонгүй. Тэр зэрэлхүүд чамд энийг зааж өгсөн үү? Хаан эцэг минь, чин улс барууны хөгжлийг нэвтрүүлснээр хурдцтай хөгжиж байна. Бид ч бас өнгөрсөнтэйгээ зуралтаа болоод ирээдүрөө харах хэрэгтэй байна. Гэвч хаан эцэг нь чин гүрнийг биш, мэн гүрнийг дагах ёстой гэсэн хатуу бодолтой байлаа. Хаан эцэг минь, мэн гүрэн мөхөх нь гарцаагүй болсон. Би өөрөө Бээжинд байхдаа нүдэрээ харсан. Тиймээс чин гүрнийг амд нөхрөө гэж үзэн тэдний мэдлэг чадварыг улс орондоо нэвтрүүлэхэд анхаарна. Энэ бол жусан улсад болон танд хамгийн сайн зам. Эстэгвэс жусан гүрэн мөхөх болно. Чин гүрнийг амд нөхрөө гэж хар гинэ. Ханхүү, чиний үзэл бодол их өөрчлөгдөж. Ингээд ханхүү тасралтгүй ханиалгасанд хаан тэрнийг сайн отчид үзүүлэхийг тушаагаад явууллаа. Тэгээд Сүхян ханхүү хатанхүү хоёроо дагуулж ордны отчийн газарт очсонд отчийн газраас Кёнсуг ханхүүгийн биеийг тэнхрүүлэх отчоор томилж өгдөг. Кёнсуч шүн болж бүгд унтсан хойно отчийн газрын бүх сайн номнуудыг уншиж судалсаар л байлаа. Нэг өрөө тэрнийг шүний ээлжинд жижүүрлж байтал ханхүү Сүхяны өргөнөөс ахайтан ирээд Сүхян ханхүүгийн ханиалга зогсохгүй байгаа учраас очиж эмчлэхийг хүслээ. Ордны дотоод дүрмээр отож ганцаараа очиж хааны гэр бүлийн гишүүнийг эмчлэх хориотой гэдгийг Кёнсуг хэлсэн ч авахаа тэрнийг хүчээр аваад явна. Кёнсуг очиод зүү тавьсанд ханхүү тэрнээс өөрийнх нь эрүүл мэндийн бодит байдлыг нууж хаалгүйгээр хэлж өгөхийг тушаалсанд Кёнсуг шинжилж үзээд оюун санааны их дарамт стрессээс болоод биеийн чангарч эмчилгээнд сөргөөр нөлөөлж байгааг хэлж өгдөг. Удалгүй ханиалга намдсан учраас ханхүүгийн тушаалаар өргөөнийх нь цонхыг нээсэнд салхинд лавантарч Кёнсугийн нүд өргөөний доторхыг хардаг. Тэгээд зүүгээ бүр хурдан тавьсанд ханхүү тэрнээс хаан аавыг нь эмчлэхийг хүсдэг. Хэдийгээр Кёнсу өөрт нь тийм эрх байхгүй гэдгийг хэлсэн ч ханхүү тэрэнд хааныг заавал эмчлэхийг тушааллаа. Гэвч удалгүй ханхүү тэрнийг харж чаддаг болохыг нь анзаарчихна. Тэгээд харж чаддаг эсхийг нь асуусанд Кёнсу харж чадахгүй гэж гүрийсэн ч итгэсэнгүй. Тиймээс ордны ахадныг дэнлүү байрсаар орж ирэхэд цаашид Кёнсугээр эмчлүүлэхгүй гэж хэлээд Кёнсуг гаргалаа. За тэгээд Кёнсуг отчийн газартаа ирээд уйлж суутал Сүхян ханхүүгийн өргөөний ахадн ирээд тэрнийг эргүүлээд аваад явлаа. Учир нь Кёнсу сандарч гарахдаа хувийн эд зүйлсээ ханхүүгийн өргөөнд үлдээсэн байж. Ханхүү тэрнийг үзээд тэнд нь шөнөөр ганцаараа байхдаа бичдэг байсан тэмдэглэлийн дэвтрийг нь уншсан байжээ. Чи үнэхээр сохор юм бол яаж дүүдээ загтал бичсэн байдаг үлээ? Итгэхэд хэцүү байж магадгүй ч би гэрэлтэд юу ч харж чаддаггүй. Түнэр харанхуйд харин харж чаддаг. Хэрвээ би өхвөл дүү минь ганцаараа үлдэх учраас амийг минь өршөөнө. Тэгэд өөрийгөө сохор гэж хүмүүст итгүүлэх нь өөрт нь амар байдаг талаар. Бас өөрших нь жирийн хүмүүст ээлдэв юм харахгүй, мэдэхгүй байх нь илүү үлзийтэй байдаг гэдгийг хэлнэ. Тиймээс ханхүү ахайтанд бүх гэрлээ унтраахыг тушаалаа. Гэрэл унтарсан хойно ханхүү тэрэнд томруулдаг шил өгөөд зарим нэг үсгүүдээ буруу бичсэн байгааг нь хэлээд томруулдаг шилний тусламжтайгаар зөв бичиж эхлэхийг зөвлөсөнд анх удаага тийм зүйл харсан Кёнсу гайхаж алмаарна. Хэдийгээр хэцүү байж болох ч бид үргэлж нүдэ нээж бодит байдлыг харж асуудлын хажуугаар нүдэ ханаад өнгөрөлгүй хэцүүч байсан хамаагүй саад бэрхшээлтэй нүүр тулах ёстой юм. Маргааш нь отчийн газрын дарга эм залж ирээд ханхүүд өгсөнд ханхүүч Кёнсугийн ачаар ханиалган намдсныг хэллээ. Тэгээд отчийн газар руу ахайтнаа илгээж дүүдэн зориулж зүрхэнд сайн эмийн ургамал хөргүүлсэнд Кёнсу их баярлана. Кёнсуг гэртээ харихад 2 хоног үлдсэн учраас тэр баяртай байлаа. Харин эзэн хааны сэтгэл санаа тавгүй байна. Учир нь сайд нар нь Чингүрнийг дагах тал дээр ханхүүтэй санаа нийлж байгаа гэдгийг тэр гадарлаж байлаа. Маргааш оройн Кёнсу гэртээ харихаар бэлдчитэл ханхүүгийн өргөнөөс ахайтан ирээд
Ханхүүгийн бие муудаж ухаан алдсныг хэлсэнд их отож Кёнсог дагуулж ирээд Ханхүүг үздэг. Тэгээд Ханхүүгийн халууныг буулгахаар яаран ажиллана. Дараа нь зөв тавьж эхлэх үед Кёнсо анхааралтай сонсно. Тэгээд Ханхүүгийн биеийг арчсан даавууг үнэртэж үзээд гайхлаа. Тэгсэн Ланы гэрэл унтарч өрөө түнэр харанхуй болсонд Кёнсо харж эхэлдэг. Гэтэл Ханхүүгийн хамраас цус гарчихсан үхэхийн даваан дээр иржээ. Отож зориуд Ханхүүд буруу эмчилгээ хийгээд байгааг Кёнсо тэр мөчөд ойлгодог. Тиймээс Кёнсо бие арчиж байгаа алчуурыг нь өгөхгүй удаашрна. Тэргүүн отож сэжиг аваад тэрний харааг шалгаж үзсэн ч Кёнсо энэ удаад ямар ч сэжиг төрүүлсэнгүй. Норгосон алчуураа өгсөнд цаатхан тайвширлаа. Тэгээд унтарсан лаг аваад гарахад Кёнсо Ханхүү хоёр бие биедээ харж амжсан ч асаасан лаа авчирхад Кёнсо дахиад юу ч харахгүй болно. Отож Кёнсог отчийн газарт авчирч үлдээгээд явсанд Кёнсо бушуухан отчийн газраас хэрэгтэй зүйлсээ аваад нууцаар буцаад явна. Тэгээд Ханхүүгийн өрөөний цонхоор ороход Ханхүү амьсгал хураасан байлаа. Гэтэл Ханхүүгийн толгой дээр нэг зүү зоолттой хിവэр байсанд Кёнсо тэр зүүг нь авчихна. Харин нөгөө талд отож Хюнийг эмчилгээ хийсэн даавнуудаа устгаж байна. Тэгээд нэг зүү үлдээсэн болохыг санаад буцаж ирээд шалгасан ч байсангүй. Тэргүүн отчийг гинт ороод ирсэнд сандарсан Кёнсо нөгөө өрөөнд орж цонхоор гарах гэсэн чи зүүг унгаачихдаг. Тэгээд зүүг амжиж аваад зүгтаасанд тэргүүн отож араас нь харж амжлаа. Тэгээд хамгаалагчид хинэгэн Ханхүүгийн өргөөний цонхоор гараад зүгтаасан. Гэхэд саадуул нь хайцгаана. Ханхүүгийн бие гинт муудаж амьсгал хураасан талаар мэдээ тарж бүгдээрээ Ханхүүгийн өргөөнд нэвтэрсэн хүнийг хайцгаалаа. Энэ үеэр өрөөнд ирсэн Кёнсо зүгтах замдаа зүссэн хөлөө арай хин боож амжина. Удалгүй хаан эцэг тэргүүн сайд гэд бүгдээрээ Ханхүүгийн өргөнд ирцгэлээ. Гэвч бүх зүйл оройджээ. Тиймээс хаан шууд Ханхүүд хамгийн сүүлд дэмжлэгээ хийсэн хоёр отчийг байцаана. За зургийн манайхан буруу та нартай гэлсний галзуу хамттай реклам хүргээд. Тэгэхээр энэ удаагийн дугаарыг маань хамтрагчаар амралтын хөрмөгч нь улам амттай болгох бүхэл бүрийн буудагаар хийсэн тосонд шараагүй зөөхөнд жигэнсэн микс чипс. Идэх тусам амттай микс чипс. Халууноо чинжүү шарсан дахиа утсан гахаамахны амттай. Бүхэл бүрийн урдаар хийсэн савхан чипс. Бүх дэлгүүрээ. Тэргүүн отож яах вэ? Ханхүүгийн халууныг буулгах эмчилгээ хийснээс өөр зүйл хийгээгүй гэж гүрийн. Ханхүүд халуун хумхаа өвчний шинж тэмдэг илэрсэн учраас бид яаралтай арга хэмжээ авсан. Тэгээд халуун нь бууж биеийн тайвшраад унтах үед бид хоёр гарч явсан билээ. Энэний хэлсэн үнэн үү? Тийм ээ, үнэн. Хумхаа өвчин юм бол яхаараа Ханхүүгийн хамар нүднээс нь цус гоожж нүүр нь харалсан байдаг үлээ. Энэ бол отчийн газраас авсан энэ хорны шинж тэмдэг. Хэн нэгэн энэ хорыг ашиглаж угсаа залгамжлах Ханхүүгийн аминд хүрсэн байна. Би нэг хүнийг зогтохыг харсан. Би Ханхүүд санаа зовоод 10 цагийн үед очтол нэг хүн цонхоор гараад зогтохыг харсан. Тэр хүн зогтох үед хөлөө зүссэн байх учиртай. Энэ үнэ. Хэргийн газраас цус олдсон. Нөхцөл байдлаас үзвэл хөлөө зүссэн хүн Ханхүүг хордуулсан нь тодорхой байна. Энийг сонссон Кёнсо айж эхэллээ. Энэ үеэр тэргүүн сайд чин гүрэнд илчилгээж Ханхүүг амиа алдсан гэдгийг яралтай мэдэгдэхийг хаанасаа шаардсанд хааны бие муудаж газар тунлаа. Учир нь тэд Ханхүүг дараагийн хаанаар өргөмжлөх болно гэсэн амлалтыг чин гүрэнд өгсөн байжээ. Хааныг унахад бүгд сандарсанд тэргүүн отож хааныг сэргээхээр хичээнэ. Нүүрэнд нь саажилт үүссэн учраас тэргүүн отож Кёнсод тушаал өгч нүүрэнд нь яралтай зөв тавиулахар болно. Яралтай явцгаач тэр хөлөө шархтуулсан новшиг ол. Би тэрнийг өөрийн гараар хэдэн хэсэг тасчиж хаях болно. Энийг сонссон Кёнсогийн үхэлцэг хагарах шахна. Удалгүй харуулууд хааны ордныг битүүмжилж, ордонд байсан бүх хүний хөлийг нь шалгаад эхэлсэнд сандарсан Кёнсо яралтай зайгтал бичнэ. Удалгүй нас барсан Ханхүүгийн хатан дээр хайтан нь ирж Ханхүүг хордож амиа алдсныг хэлсэнд үүнтэй зэрэгцээд зэргүүд ирээд бүх хайтнуудыг чирээд аваад явлаа. Ингээд тэднийг явсан даруйд Кёнсо зүрж өрөөнд нь ороод нөгөө загтлаа тэргүүн утчийн зүйтэй ширээн дээр нь үлдээнэ. Тэгэд гараад явах гэсэн ч хэн нэгэн ороод ирсэн учраас хаалтны ард нуугдана. Тэгсэн тэр хүн нь Ханхүүгийн хатан байлаа. Намайг үүнтэй итэг гэж байгаа юм уу? Хюнийг отож хүүг минь асарч байсан хүн. Яалаа гэж их Ханхүүгийн амиг хүн өгөх юм бэ? Тэгэд Кёнсогийн хөлний шархыг хараад хүн дуудах гэсэнд Кёнсо сандарна.
Тэр зүүнд хор шингэсэн байгаа. Би ханхүүгийн амиг аврахаар буцаж очиод амжилгүй зүгтахта хөлөө гимтээсэн билээ. Чи өөрийгөө харж чаддаг их гээд байна уу? Би харанхуйд харж чаддаг. Ханхүү энийг минь мэднэ. Тиймээс надад туслахын тулд энийг бэлгэлсэн юм. За ингээд томруулдаг шилээ өгсөнд хатан ханхүүг томруулдаг шилээ хэн нэгэнд бэлгэлэх гээд баяртайгаар аваад гарч байсныг сандаг. Надад ийм сайн ханддаг хүнийг би яалаа гэж хордуулах вүлээ. Задагсан хатан лаг унтраас нь Кёнсууч харж эхэлнэ. Ингээд хатан тэрний бичсэн загтлыг зүүний хамтаар хаанд өгнө гэдгээ хэлээд шаардлага гарвал дуудуулах учир тэр хүртэл баригдахгүй байхыг тушаагаад явуулдаг. Кёнсуу тэндээс гараад буцах замда харуултаа таарсанд цаадах нь нэрийг нь асууж хөлөө шалгуулсан эсхийг лавллаа. Тэгэд хөлийг нь шалгахын даваан дээр тэргүүн отож ирээд хаан руу дагуулад явна. Кёнсууч хаан дээр очиж зөв тавьсанд хааны бие илэрхий дээрдэд ирлээ. Тиймээс хаан тэрнийг цаашид өөрт нь зөв тавьж байхыг хүсдэг. Энэ үеэр хааны өргөнд нас барсан ханхүүгийн хатан орж ирлээ. Чи зүгээр үү? Энэ хүнд цаг үед бие барьж хүүгийнхээ төлөө хүчтэй байх ёстой шүү. Наадах чинь юу вэ? Гэрчин ирүүлсэн загтал үлээ. Задагсан их хатан отож хоёрын царай барайсан бол хаан бүх цон хаалгаа хаалгаж ямар учиртай загтал болохыг лавлна. Алуурчин бол тэргүүн отож хюнийг. Тэр ханхүүг хордуулчихад гэрчийг алуурчин гэж гүтгсэн. Энэ дүрэл бол Чэ хаантай. Ханхүүгийн толгойд зоолттой байсан хордуулсан зүв чиний хүзтэй. Зүугээ үлдээсэн гинэ. Муу болох навш. Зүүнүүдийг сугал. Сандарсан Кёнсуу зүүнүүдийг сугалсанд хаан гарч ирлээ. Гэрч нь хэм. Тэр гэрчийг дууд. Тэргүүн отож буруугүй. Би тэрнтэй хамт байсан билээ. Хэл. Гэрч нь хэм. Хурдан хэлээж хийм. Хатныг Кёнсуу руу харахад Кёнсуу толгоогоос эксэрсэнд хатан тэрнийг илчилсэнгүй. Тэгээд тэр мөчөд хаан өөрөө ханхүүг хорлсон болохыг угаарна. Тэгээд хаан отчийг гаргаад өмнөө байсан хорыг будаанд хийж худгаад хааны өргөөний хайтанд өгсөнд цаадах нь газар дээрээ хордож өглөө. Тэгмэгс их хатан хааныг хордуулах гэлээ гэж хашгирсанд харуулууд ороод ирцгэн. Энэ шулмыг аваад гар. Хадам эцгээ хордуулж алах гэлээ. Наадха бушуухан шийдэг. Тэр хүүчин байсан шүү дээ. Яаж ийм зүйл хийж чадчихвэ? Харуулууд чирээд гарсанд хөшигний хараас Кёнсуу бүгдийг сонсож байлаа. Зарим нөгөө талд сайд нар бүгд цуглаад чингүрэнлөө илчилгээж угсаа залгамжлах ханхүүг хэн нэгэн хордуулж алсан гэдгийг мэдэгдэх ёстой гэж шийдэж байна. Тэгээд хааныхаа нэрийг цэвэрлж авахын тулд Чой Суён их хатныг буруутгахаар шийддэг. Гэвч энэний тулд тэдэнд нотлох баримт шаардлагатай. Тиймээс тэд нотлох баримт олохоор эрэлт гарцгаана. Энэ үеэр Чой Суян хатан даалгавар биелүүлэхдээ алдаа гаргасан Хёнийг отчийг загнаж байна. Чи энэ даалгаврыг цэвэрхэн биелүүлж чадна гэсэн биз дээ. Тэр бүхэл зөвхөн энэ даалгавар зориулж савхар хамтрагчтай болсон биз дээ. Тэр гэрч яг юу харсан? Тэр хүн харсан зүйлээ сайд нарт хэлвэл юу болохыг мэдэж гин үү? Тэрнийг ингээд чанга яриад байлсанд хаан сандарсандаа алгадлаа. Ямар чанга ярьдیں۔ бэ? Хүн сонслоо шд. Шивнж яаж. Хүмүүс намайг чамтай хамт угааг харуул сэжиг авчихна. Тиймээс чи явж. Хэрэг гарвал би чамайг дуудуулна. Хурд яв. Нэрээ миний чам руу явуулсан загтлуудыг тухай бүрдэн шатаасан биз дээ. Шатаалгүй хадгалж яваад намайг сүрдүүлэх гэж оролдвол би хөгшин ээжийг чинь хүүхдүүдтэй чинь хамт бариад нүдийг нь ухаад хөлийг нь сугалж шүү. Тэр шөнө залуу ханхүү сугчоол ээж дээрээ очиод өвөө хаан дээрээ очиж ээжийг нь аварч өгөхийг гуй гэсэн ч ээж нь тэрнийг хаан дээр хизээж очиж болохгүй гэж хатуу санууллаа. Савхар хүн бүгдийг харсан. Тэргүүн сайд дээр очиод савхар хүн бүгдийг харсан гэдгийг хэл. Энэ үеэр шоронд ханхүүгийн хатны ахайтнуудыг бүгдийг нь хэрэг хүлээлгэхээр тамалж байна. Сэтгэлтэй ахайтн нь тамлуулаад ухаан алдсныг харсан маншиг отож сандраад отчийн өргөөлөө яарангүй найм. Тэргүүн отож отчийн өргөөнд ирээд хааны загтлуудыг шатаах хэсгээ шийдэж ядан тэнгэлж читэл маншиг отож ирээд сэтгэлтэй хатныхын амийг аварч өгөхийг гуйсанд сандарсан тэргүүн отож загтлуудаа нуужгаад тэрнтэй хамт явхаар боллоо. Санаа намарсан маншиг гадаа гараа тэрнийг хүлээж байтал Кёнсуу хараатай хүн шиг ийш тийшээ гүйж яваг хараад шоконд орлоо. Тэгээд отчийн өргөөний агуулгах руу орсон Кёнсуугийн араас ирээд хөлийг нь харж хад заамдаа давна. Чи вэж ханхүүгийн аминд хүрсэн хүн чи вэж
Чамаас болоод миний сэтгэлдээ бүсгүй өгөх гээд байна. Чи харж чаддаг юм байна шүү дээ, Чи намайг хуурсан байна. Тэгсэн хазуулахад энэ үеэр залуу ханхуу согчоол эрлээ. Та харж чаддаг гэж юу? Та бүгдийг харсан гэж үнэн үү? Хатан их минь тэгэж хэлсэн. Та юу харсан бэ? Надад хэлээдэх. Хурдлаач. Тэргүүн отож их юныг ханхууг хордуулж алсан билээ. Харин тэрэнд ийм тушаал өгсөн хүн нь эзэн хаан. Худлааяр би явж өгөөгөөс асуулаа. Мэдхий яваа. Тэгвэл та бас аюулд орно. Тэгээд Кёнсу тэрнээс зуурч энэ үннийг мэдсэн учраас ээж нь шоронд хоригдсныг хэлсэнд согчол ханхүү гараас нь зуурч хамт явж гэрчлэхийг хүснэ. Би тантай адилхан 10 настай дүүтэй. Хэрвээ би гэрчлүүл би үхээ зогсохгүй дүү минь үхэн. Бидэн шиг эгэл хүмүүс юу ч хараагүй юм шиг байхаас өөр арга байдгүй юм. Тэгэж явж үжил үдий зэрэгт хүрсэн билээ. Уулзах гэж 8 жил хүлээсэн аав минь өгчихлээ. Ээж минь шоронд орчлоо. Одоо надад хинч үлдээгүй. Та өөр аав ээжийнхээ царайг харалгүй өссөнгээ үсттэй. Миний ээжийг авраад өгөөч дээ. Энэ бүхний цаана эзэн хаан байхад эгэл дорд би яаж чадах вүлээ? Энийг сонссон залуу ханхүү тэндээс гүйсэнд тэр бүх яриаг сонссон маншийг отож цаашид яах талаар Кёнсутэй зөвлөлж тэргүүн сайд дээр очихыг зөвлөсөн ч Кёнсу өөрийнх нь үгэнд хинч итгэхгүй гэдэгт итгэлтэй байлаа. Дээрээс нь нотлох баримтуулах зүг алдчихсан учраас яах ч аргагүй гэж бодно. Тэгээд Суён их хатны өргөөнд байхдаа их хатан тэргүүн отчид эзэн хаан өгүүлсэнгээ торгонд боосон нэг юм өгч байсныг санаад тэргүүн отчийн өрөө рүү яаран очлоо. Тэгээд өрөөг нь нэгжиж байтал маншиг ирээд түрүүнд орж ирэхэд нь нэг бичиг нуусныг нь харсан гэдгээ санана. Тэгээд тэд хааны загтлуудыг олж авлаа. За үүнтэй зэрэгцээд залуу ханхуу сугчоолж ээжийнхээ хэлснээр тэргүүн сайд дээр очиод мэдсэн бүхнээ хэлдэг. Үүнтэй зэрэгцээд Кёнсу маншиг хоёр ирж загтлыг тэргүүн сайдад өгнө. Тэргүүн сайд бичгийг хараад энэ хааны бичгийн хэв биш вэ гэсэнд залуу ханхуу бичгийг харж хаан солгоо гараараа ингэж бичдэг гэж баталж хэлдэг. Гэхдээ л энийг баримт гэж үзэх аргагүй юм. Өвөөгийн бичгийн хэв гарцаагүй мөн зүүн гараараа яг ингэж бичиж байгааг нь би харж байсан. Хаан олны нүдэн дээр зүүн гараараа ягийн бичгийн хэвээр бичиж үзүүлэхээс нааш бид энийг хааны бичсэн бичиг гэж нотлох аргагүй. Сайда би хааны баруун гарыг мдээгүй болгож чадна. Тэгвэл хаан зүүн гараараа бичнэ үсттэй. Чи хэлж байгаа зүйлийнхээ үр дагаврыг мэдж байгаа үсттэй. Хааны нүүрний саажилтыг эмчлэхээр зүү тавьж байгаа билээ. Би нэг зүг өөрөөр тавихад баруун гар нь мэдээг алдна. Харин та хааныг олны өмнө нөгөө гараараа бичгэд хүргэх ямар нэг шалтгааныг бодож олно. За ингээд тэргүүн сайд бүх сайд нарт бичиг хүргэж цэргүүдийг цуглуулж эхэллээ. Тэгээд маншиг Кёнсу хоёр хааны өргөнд очиод их хотож имчилгээ хийлгэхээр явууллаа гэсэнд хаан ч оруулна. Харин нөгөө талд их хотож ханхүүгийн өргөнд очиод ямар хүн тэрнийг харсан байж болохыг бодож байлаа. Тэгээд гүйж одсон хүн үе үе таяг тулсан бололтой мөр үлдээсэн байгааг хараад гэрчин Кёнсу байж болох юм гэж сэжиглээд шууд хааны ордон руу хөдлөнө. Энэ үеэр тэргүүн сайд хаан дээр ирж ханхүүгийн оршуулганд хэлэх гашуудлын үгийг бичүүлэх хүсэлтэйгээ хэлсэнд хаанч бичгээр болно. Тэгээд Кёнсу яг бичгээс нь өмнө амжаад зүгээ хадгасанд баруун гар нь мдээгүй болдог. Юу болоод баруун гар мдээгүй болчих вэ? Имчилгээний үр дүн гарч байна гэсэн үг. Хэсэг хугацааны дараа зүгээр болчихно. Тэгвэл наад зүг авчих. Хаантан энэ зүг авчвал таны бие бүхэлдээ мдээгүй болно. Тэгвэл та хоёр гараач хөдөлгөж чадахгүй болно. Сайдч хааныг үр цайхаас өмнө яралтай гашуудлын үгийг бичиж өгөхийг хүссэнд хаан аргагүй ирэхэнд зүүн гараараа бичиж эхэлнэ. Тэргүүн отчийг ирэхэд харуул отчийн газраас отч нар ирээд хаанд зөв тавьж байгааг хэлсэнд сандарсан тэргүүн отч яаран дотогшоорлоо. Тэгээд хаан гашуудлын үгээ бичиж дуусгаад тамгаа дарахын даваан дээр ороод ирдэг. Орж ирээд ханхүүг хордуулсан хүн нь Кёнсу гэсэнд тэнд байсан хүмүүс бүгдээрээ гайхацгаана. Тэр мөчид Кёнсу зориуд баруун гарыг нь мдээгүй болгосон болохыг хаан ойлгоод бичсэн гашуудлын үгтэй хуудсаа бадзна. Тэгээд Кёнсугийн хөл нь шарахтай болохыг анзаарлаа. Нааша орт. Чамайг хэн гэдэг лээ? Мөхөс намайг Чон Кёнсу гэдгээ. Кёнсу. Би нэг л асууна. Хэн чамд тушаал өгсөн бэ? Тэгсэн Кёнсу сүүлийн мэхээ хийж хааны биед хатгсан зүг түлхсэнд хаан хөдөлж чадахгүй боллоо. Би чинь бүх судал энэ цэгээр дайрч байгаа. Хэрвээ би энэ зүг дахиад гүн заавал хаанд нь тавхна. Энд байгаа хүмүүсийг бүгдийг нь явуул. Муу. Навш.
бүгд гарцгаа. Бүгд гарсан хойно Кёнсу зүг гүн хадагсанд хаан хөдөлж чадахгүй унлаа. Тэгээд Кёнсу хааны битсэн гашуудлын үгдээр тамгыг нь дараад аваад зүгтана. Хааныг хашгирч эхлэхэд тэргүүн отож орж ирсэнд хаан Кёнсуг заавал олохыг тушаана. Бас тэргүүн отчид тусгайлан нэг зүйлийг захиллаа. Энэ үеэр харуулуудаас зүгтааж харанхуйг дагаж явж байсан Кёнсу санамсаргүй нэг нууц өрөөлөө орчихлоо. Харин ордны гадаа тэргүүн сайдын цуглуулсан 500 цэрэг ордон руу дайрахад бэлэн болжээ. Гэвч хааныг буулгахын тулд баримт хэрэгтэй учраас Кёнсуг хүлээхээс өөр аргагүй болж. Тиймээс сайд нар Кёнсуд итгэж болох хэсэг талаар маргалдаж байна. Зарим нөгөө талд Кёнсугийн байсан өрөөлөө нэг харуул орж ирж байна. Тэгээд Кёнсу руу дайраад араас нь барьж авсан ч Кёнсу тэрнийг тааз мөргүүлж ухаан алдуулаад хувцсыг нь өмслөө. Дараа нь Кёнсу тэргүүн сайд дээр очиж бичгээ өгсөнд сайд тэрэнд тэмдэг өгөөд ордны баруун хаалгаар гарч явахыг тушаалаа. Энэ үеэр туслах нь ирээд хааныг тийшээ алга болчихсныг хэлсэнд тэргүүн сайд ордныг битүүмжлэхийг тушаана. Кёнсуч хэлснээр нь ордны баруун хаалгын харуулд тэмдэгэ үзүүлээд яг гараад явж байтал харуулын цэргүүд хоорондоо залуу хан хүү Сүгчолын бие муудаж тэргүүн отож имжлэхээр явсан тухай ярилцахыг сонсдог. Тэгээд хэсэг хэргэлцсэний эцэст буцаад хан хүүгийн өргөөлөөгүй нэ. За тэгээд отчийг хан хүүгийн бие дээр зүү тавьж байхад нь очиод шууд дайраад орно. Тэргүүн отож ууралж Кёнсуг дарж аваад багалзууртсанд Кёнсу гартаа баригдсан зүүнүүдийг нүд рүү зоогоод босож хан хүүгийн биед зоосон зүүнүүдийг сугалдаг. Тэгээд хан хүүг үрээд зөвлөлийн байр руу явдаг. Тэгсэн тэрнийг ордны талбайд гарч ирэхэд нар мандсан учраас Кёнсу юу ч харахаа боллоо. Тэгээд таяга тулж явсаар зөвлөлийн өрөөнд орж ирээд тэргүүн сайдыг дуудсан ч тэнд нь тэргүүн сайд биш хаан тэрнийг хүлээж байдаг. Чи сохор гэхэд харах шиг их сайн болтож зогдох юм. Харсан байж хараагүй дүр эсгээл. Яах гэж юм хийж явдаг юм. Тэр бичиг хаан байна. Хэн чамд даалгавар өгсөн? Тэр муу тэргүүн сайд тушаасан уу? Намайг алчгаад бичиг аваад иргэсэн үү? Эсвэл угсаа залгамжлах хан хүүгийн хатан уу? Надаар хүүг минь алуулаад дараа намайг алуулаад тэгээд өөрийнхөө хүүг хаан болгох гэсэн үү? Чамайг тэргүүн отож болгоно гэсэн үү? Намайг алах тушаалыг хэн өгсөн бэ? За энэ үеэр тэргүүн сайд орж ирлээ. Та надтай уулзах гэж энд ирсэн үү? Зугтаж нуугдах гэж энд ирсэн үү? Сайд та гимгүү царайлаад хийх гэж байгаа зүйлээ сайн уух юм аа. Харин таны царай базаахгүй харагдаж байна. Та хаан ширээнээсээ одоо сайн дураараа буувал амийг чинь өршөөнө. Тэгээд сайд хаанд гар бичмлийг нь тэргүүн отчид бичсэн загтлуудтай нь хамт гардуулсанд хааны хулих нь бууж ам өршөөхийг гуйна. Чин гүрнийхэн энэ завшааныг ашиглаж өөрөөсөө хаан авчраа залжчихвал яах болж байна? Тэгвэл байдал бүрд ордно. Надад олон жилийн нас үлдээгүй. Намайг өгөхээр тэртээ тэргүй бүх зүйл чиний гарт орно. Тиймээс ингэж хагаралтын оронд нэгдээ. Чи явцын дунд бодлоо өөрчилчүүл яах юм? Тэгвэл чамд итгэл төрүүлэхийн тулд би угсаа залгамжлах хан хүүгээ чамаар сонгуулъя. Ямар ч байсан Чой Суян хатны хүү байж болохгүй. Тэгвэл би өөр хөвгүүдээс нэгийг нь нэрлэе. Угсаа залгамжлах хан хүүгийн хүүг яах вэ? Тэр амьд үлдвэл том болоод биднээс эцгийнхээ өшөөг авах болно. Тиймээс амьд үлдээж болохгүй. За ингээд хаан сайд хоёр санал нийлсэнд сайд гараад явлаа. Сохор чи нүдэ анаад явсан бол амьд үлдэх байлаа да. Хинч хэнийг ч хорлоогүй байна. Угсаа залгамжлах хан хүү хумхоо өвчнөөр өөд болсон. Ороод хан хүүг гэрт нь хүрг. Ингээд тэргүүн сайдад итгэсэн сайд нар тарсанд бүх зүйл буруугаар эргэж байгааг ойлгосон Кёнсу гарч ирлээ. Би харсан шүү дээ хаантай. Угсаа залгамжлах хан хүүд хор өгүүлэхийн тулд тэргүүн отчид тушаал өгөхийг би харсан шүү. Энийг нотлох баримт яг одоо тэргүүн сайдад байгаа. Би тодорхой харсан. Хаан одоо залуу хан хүүг бас алуулах гэж байгаа. Би бүгдийг харсан. Тодорхой харсан. Аав нь яаж хүүгээ алуулж чаддаг юм бэ? Тэгсэн хаан уурлаад харуулын сэлмийг суглаад Кёнсу руу дайрах гэсэн ч хөл алдаад шатан дээр унлаа. Тэгээд цэргүүддээ Кёнсуг баривчлахыг тушаасан ч хэн ч хөдөлсөнгүй. Та нар хааныхаа үгийг үл тоон гинэ. Галзууртлаа уралсан хаан сэлмээ сугалж тэнд байсан хүмүүс рүү дайрсанд бүгд тэндээс тарж явдаг. Энэ үеэр харуулууд Кёнсуг дамжлаад аваад явна. Тэр өдөр хан хүүгийн хатан болон тэрний ахайднуудад бүгдд нь хааныг хордуулж алахыг завдсан хэмээн ял тулгаж хор уулгаж аллаа.
Харин тэр шөнө Кёнсуг цаазаар авах гэж байдаг. Гэвч харуулын цэргийн хүн чанар нь зулгаагаад тэрнийг алж чадахгүй байлаа. Би бас бүгдийг харсан. Хаан юу хийснийг бид бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ. За тэгсэн харуулын ахлагч өөрөө сэлмээс сууллаа. За тэгээд 4 жил өнгөрчээ. Эзэн хаан өөрөө солиорч тэрэн лөө ойртож чадах хүн байхгүй болсон байна. Харин Кёнсу алсын нэг тосхонд хүмүүсийг эмчилж байна. Тэр хүмүүсийн ярианаас хааны бие муу байгаа талаар олж мэддэг. Удалгүй хааны ордноос Кёнсуг дуудуулсанд Кёнсу хаан дээр очино. Хаан нүдэнэгэд тэрнийг таньна. Чи юу? Чи намайг алхаар ирээ юу? Харуула. Би таныг эмчилэхээр ирлээ. Хаан юу ч гэж хашгирсан харуулууд одоо тоохоо болжээ. Тэгэд Кёнсу хаанд зүү тавьж эхэлсэнд хаан тэрнийг харааж зүгнэ. Тэгэд Кёнсу гэрэл унтрааж харанхуй болгоод толгойн орой дээр нь зүүгээр хатгана. Одоо та юу харж байна? Тэгэд Кёнсу гарахад харуул асууна. Үхлийн шалтгааныг нь юу гэх вэ? Халуун хумха. За, энэ галзуу киноны тайлбар маань энд хүрээд дууслаа. Энэ галзуу сонирхолтой киног амралтын хормогч нь улам амттай болгох бүхэл бүрийн буудагаар хийсэн тосонд шараагүй 100-нд жигэнсэн Mix Chips-тэй хамтран хүргэлээ. Идэх тусам амттай Mix Chips. Халууноо чинжүү шарсан дахиа утсан гахаамхны амттай. Бүхэл бүрийн урдаар хийсэн савхан чипс бүх дэлгүүрээ. За энэ галзуу кино маань та нарт таалагдсан бол манайхан яхаа мэдж байгаа тийм ээ. Лайкаар бөмбөгдөд өгөөрэй гэж. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Хэдүүлээ тэгээд дараагийн бас нэг галзуу киноны тайлбараар удахгүй эргээд уулзцгаая.